Одоогоос 7 жилийн өмнө Бүгд найрамд Солонгос улсын Exim банкны 110 сая долларын хөнгөлөлттэй зээлээр эхэлсэн 10 аймгийн дулааны станцын төсөл гацсан байдалтай хэвээр байна. Гүйцэтгэгч компани нь ийхүү давхуурснаас төсөл нь зогсож аймагуд дахин энэ өвлийг уурын зуухаа галлан давхаас өөр аргагүй нөхцөл байдалтай байна. 10 аймагт дулааны цахилгаан станц барих төсөл нь Exim банкны 40 жилийн хугацаатай жилийн 0.15% хүүтэй үндсэн төлбөрөөс 10 жил чөлөөлөгдөх нөхцөлтэй зээлээр хэрэгжиж эхэлсэн. Ар хангаа, Баян онгор, Говьалтай, Говьсөнбөр, Дундговь, Завхан, Өвөр хангаа, Сүхбаатар, Хинти, Төв гэсэн 10 аймагт дулааны станц барьж дулааны хангамжийг сайжруулахаар төлөвлөсөн юм. Барилга усралтай ажил 2019 онд эхэлсэн ч зарим аймагт ажлын явц 40% хүрч дөнгөж суур тавьсан түвшинд зогсжээ. Засгийн газараас бас шинэ тендер зарлана гэсэн агуулгаар бид нар бас ингээд хүлээлттэй ингээд байж байна. За энэс болоод үндсэндээ Сүхбаатар аймаг нэг сүүл үндсэндээ ийм одоо урын зуухгүй бараг үйл ажиллагаа явуулж ирсэн бол одоо хүчин чадал хүрхгүйгээс хамаарат дахиад одоо бид нар 2-3 урын зуухыг энэ жил одоо шинээр тооноглож үндсэндээ 10 мегаваттын дулааны станцын хажуугаар дахиад 5 урын зуух үйл ажиллагаагаа явуулж байна. За гисэн хэдий ч бас одоо яг дулаан бол хүчин чадлаараа биш аймгийн одоо урт талын гэсгүүл бас нэлээд одоо аварын байдалтай энэ өвлийг үл ингээд давж байна. За гисэн хэдий ч бас одоо яг дулаан бол хүчин чадлаараа биш аймгийн одоо урт талын гэсгүүл бас нэлээд одоо аварын байдалтай энэ өвлийг үл ингээд давж байна. Төслийн гүйцэтгэл тодорхойгүй байдал орсонтой холбоотойгоор аймагуд дулаан хангамжаа тасалдуулахын тулд энэ өвөлдөө дахин уурын зуухаа галлаж өөрсдийн төсвийн хүрээнд төр зохицуулт хийхээс өөр аргагүй байдалтай байна. Санхүүгийн хувьд Монгол улс тухайн зээлд 2025 оны 5 дугаар сарын байдлаар 610.7 сая төгрөгийн хүү төлсөн бөгөөд за үндсэн зээлийн төлбөр 2028 оноос эхлэх нөхцөлтэй юм а. Тухайн төсөл бол одоо төр гацсан байгаа. Тэгээ Монгол улсын засгийн газраас бас Бүгд найрамд Солонгос улсын засгийн газар санал тавьж дахин одоо гүйцэтгэгчийн тендер төслийн шалгуулалт бол явж байгаа юм байна лээ. За ингээд гүйцэтгэгч нь шалгарахаар 2027 онд бол одоо манай Өвөр хангаан аймгийн дулааны станц бол ашиглалтанд орно гэдгийг манай эрчим хүчний яамнаас бол аль биесээр бол бид мэдгдсэн байгаа. За орон нутаг бол бас шуурхай явуулаасаа гэсэн юм хүлээлттэй байна. Одоо гүйцэтгэл нь хэр байгаа юм бэ? За энд хоёр асуудал байгаа. За гүйцэтгэл бол манай аймаг бол бас ер нь харьцангуй гайгүй байгаа. За дулааны станц барихаас гадна нэг 50-60% бол манай аймаг бол хүрсэн байгаа. Ийхүү хөнгөлтэй зээлээр хэрэгжиж эхэлсэн 10 аймгийн дулааны станцын төсөл гүйцэтгэгчийн дампуурал шүүхийн шийдвэрээс хамааран тодорхойгүй хугацаанд саадсан ч асуудал хизээ хэрхэн шийдэгдэх вэ гэдэгт эрчим хүчний сайд Чойжил сүрэн хариулт өгч чадаагүй. Ямар ч шүүхийн шийдвэр гарвал гүйцэтгэгч компанид бүрэн эрх төлөөлөгч томилж төслийг үргэлжлүүлэх хэсэг эсвэл зогсоос тухай аль биесны шийдвэр гаргах юм байна. За гэхдээ үнийг Бүгд найрамдах Солонгос улсын Exim банк мөн харгалзан үзнэ гэжээ.